За бүгд өдрийн мэнд төргий чухал анализ контентын гадаад зах зээлийн тойм эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногийн тоймын хувьд бол Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл тэр чигтээ улаанаараа эргэлзсэн буюу хувьцаа нь унттай байлаа. За тухайлбал чип үйлдвэрлэгч компаниудаас хэмжээний мөнгө гадагшилж байна. За би энэ слайдн дээр тусгасан байгаа дагуу томоохон технологийн компаниуд, чип үйлдвэрлэгч компаниуд Nasdaq-ийн бирждээ бүсгэлтэй байдаг. За 7 хоногийн байдлаар нэг 5.7% уналттай. За нөгөө талд хамгийн чухал индекс буюу Филадельфия Семи гэж байгаа. За энэ юу гэхээр Америкийн томоохон чип үйлдвэрлэгч компаниудыг хувьцааг нь дундчлаад илтгэж байгаа гэсэн үг. За энийг ингээд харуул пүүлтэн 7 хоногт үндсэндээ 12% уналттай байгаад байна. Тэгэхээр чип үйлдвэрлэгч компаниас хэмжээний мөнгө гадагшилж байгааг та эндээс харж болно. За энэ уналтын шалтгаан мөнгө гарч байгаа шалтгаан гэвэл би өмнө Nvidia-гийн лайв дээр хэлж ирсэн үндсэндээ өнгөрсөн 1 жил хагасын хугацаанд AI бүүмтэй холбоотойгоор яг ард нь байдаг энэ чип үйлдвэрлэгч компаниуд руу хэмжээний мөнгө очсон байгаа. За шалтгаан нь юу гэхээр нэг талдаа компани гүйцэтгэл нэмэгдсэн, нөгөө талдаа ирээдүйн ашигын хүлээлттэй холбоотойгоор хэмжээний мөнгө урсж орчихсон байгаа. За гэтэл сүүлийн саруудаар ингээд хараад үзэхээр чип үйлдвэрлэгч компаниудын тайланг харуул гарч байгаа тайлбар үнэхээр хөрөнгө оруулагч нарын тэр тавьсан өндөр хүлээлтөд эхнээсээ бүгд хүрч чадахгүй байгаа. За өнгөрсөн 7 хоног чиглэлд Nvidia-г дурдсан байгаа. За нэг талд бол шинжээчдийн хүлээлт бол хүрж байгаа. Гэтэл яг мөнгөө байршуулсан хувьцаа хаашаа хөдөлгөхийн шийдэх хөрөнгө оруулагчийн зүгээс бол үүнээс илүү өндөр хүлээлт тавьж исэн байгаа. Тэгэхээр энэ зах зээл маань өөрөө хитрхи богино хугацаанд хит өндөр үнэлгээтэй болчихжээ. За үүн дээр хэлээ яг үнэхээр энэ ирээдүйн ашиг нь бодит зүйл байсан уу гэдгийг цэгнээд коррекшн орж байгаа гэж хэлж болно. За энэ уналт маань цаашаа ч гэсэн үргэлжлээд байгаад байна. За нөгөө талд бол өнгөрсөн 5 удаар бас нэгэн чухал тоо буюу Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээлийн тоо танилцуулагдсан байгаа. За энийг тухайлбал 8 сард шинэ ажилд орсон хүний тоо бол 142 мянга гэсэн гүйцэтгэл гарсан. Хүлээлтээр бол 165 мянга байсан байгаа. За ажилгүйдлийн түвшин бол харьцангуй гайгүй буюу 4.3-аас буураад 4.2-тэй гарсан байгаа. За би өмнө хэлжсэн Америкт хэдүүлээ яагаад хөдөлмөрийн зах зээлийн тоог ингэж чухалчилдаг холбооны нөөц яагаад ач холбогдол өгдөг вэ гэхээр тэр улсын одоо 28 их найдын дотоодын нийт бүтээгдэхүүнийг зар талаас нь хараад үзвэл үндсэндээ 68 орчим хувийг өрхийн хэрэглээ эзэлдэг. Өрхийн хэрэглээний орлогын гол их үүсвэр нь өөрөө цалин хөдөлмөрийн орлого байдаг. Тэр хөдөлмөр эрхлэл гэдэг бол Америкийн нэгдсэн улсад макро эдийн засгийн маш том импакттай тоо энэ өөрөө хөргийн зах зээлдээ шууд нөлөө үзүүлдэг байгаа. Тэрийн таагүй үзүүлэлт нь бас хувьцааны бол тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн байгаа. За өнөөдрийн сэдвийн хувьд хэдүүлээ олон улсад арилжаалагч буй Монгол улсын долларын бондууд түүн дотроо Energy Resource компани MMC бондын талаар хэлээ товч ярилцъя. За одоогийн байдлаар яг одоо олон улс дээр арилжаалагдж буй нэг үнцаас гаргаж байгаа нь харуул нэг 5 бонд энэ дээр харагдаж байна. За эндээс дээр бол Монголын ипотекийн корпорац, Голланд банк сая 5 сард гаргасан. За хөгжлийн банк өргөжлүүлээд Mongolian Mining Corporation буюу Energy Resource компани бонд байна. За сүүлд нь Монгол улсын засгийн газрын 2026 он төлөгдөх бонд. За Монгол улсын засгийн газар бол хугацаанд хамаарат 2031-27 гэсэн нийт 5 төрөл байгаа. Тэгэхээр олон улсад 9 төрлийн Монгол улстай хамааралтай бондууд яг одоо арилжаалагдж байгаа гэж ойлгож болох нэ. За бондуудын купон буюу одоо жилийн хүн энэ дээр харагдж байна. Эдгээр бондуудын бүгднгийнх нь нэг ширхгийн үн нэрлсэн үн $1000 байгаа. За хэдүүлээ бондын хөрөнгө оруулалтыг бол мэдж байгаа. Бонд бол тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу хадгаламжтай төстэй. Үндсэндээ танд төлөх жилийн хүү буюу купон хувьсахгүй хөдлөхгүй нөгөө талдаа дуусах хугацаатай хүү төлөх өдрөмөн адил хөдөлгөхгүй буюу харьцангуй ойлгомжтой тогтмол өгөөжтэй байгаа. За энэ бондууд бол үндсэндээ юу байгаа? Анхдагч зах зээл нь аль хэдийн өмнөх хугацаанд гараад хаагдчихсан. Яг одоо хоёр дахь зах зээл буюу хугацаанд дуусах хүртэл хөрөнгө оруулагч нар өөр хоорондоо авч зардаг зах зээлийн арилжаанууд юм шүү. За хамгийн сүүлийн байдлаар бондын ханш буюу үн энэ дээр харагдж байна. За одоогийн өгөөж хоёр дахь хэсгээр харагдж байна. За та бүхэн харж байгаа бол одоогийн өгөөж хүү хоёрын зөрүүтэй байгааг харагдж байна. За энэ маань ямар ч таа гэхээр жилийн MMC компанидор хараад үзвэл за энэ бондын нэрлсэн үн $1000 тийм үү. Жилд компани зүгээс 12.5% хүү буюу купон төлнө. Нөгөө талдаа хөрөнгө оруулагч нар өөр хоорондоо авч зараад байгаа бондын үн хаш гэж тогтож байгаа. За энэ бондын хашийг харуул MMC дээр өнөөдрийн байдлаар $1000 нэрсэн үнэтэй зүйл маань 108.1 буюу $1080 буюу $80 өсчихсэн байгаа. За яг одоо та зах зээлийн хашаар нь худалдаж авна $1080 төлөөд таны зүгээс хугацаа дуусахад компани зүгээс $1000 л эргүүлж төлнө буюу нэрсэн $1000 байгаа. Тэгэхээр зөрүү $80-ыг илүү төлсөн дүнгээ одоо энэ купон буюу жилийн хүүнээсээ хорогдуулаад үзэнгүүт яг таны гарт нэг жилийн очих өгөөж нь ийм болж байгаа юм шүү. Тэгэхээр энэ компаниуд бол бондын үн нэлээд өсөлттэй буюу өгөөж нь буусан байдалтай байна. За тэгэхээр бондын үн өсөнгүүт өгөөж буудаг, нөгөө талдаа үн буурангууд өгөөж нь өсдөг, гурван хамаарлал нь ийм учиртай байгаа. За энэ дээр өгөөж купоны зөрүүнөд харагдаж байна. За энэ бонд бол энэ бондыг гаргасан компани одоо товч
тайлбараа хүргэе. За Energy Resource буюу Mongolian Mining Corporation бол товчхондоо 2005 онд үүсгэн байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалттай. За Өмнөгов аймгийн 5-7 одоо бүлэг орд дээр нэг орд дээр нь уулуурхай нүүрсний уулуурхай үйл ажиллагаа явуулдаг. За энэ компани онцлог гэвэл тухайн орд газар дээр түүхийн нүүрсийг олборлоод өөрсдөө дотооддоо баяжуулдаг. Маш сайн чанарын коксч нүүрс үйлдвэрлэдэг гэсэн үг. Өөрсдийнх нь багтаамжуулж жилийн 15 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэртэй. За олборлон, за түүнийг баяжуулж үйлдвэрлэн, нөгөө талдаа өөрсдийн үйлдвэрлэлийн одоо цахилгааны дэвтэц усан хангамжийг, логистикийг өөрсдөө дотооддоо шийдсэн буюу үндсэндээ бүрэн интеграцлагдсан маш том компани байгаа. За дээрээсээ мэдээж харуул топ 5 аж ахуйн нэгжээр сүүлийн 14 жил шалгарж байгаа уулуурхай компанитай бол санхүүг үзүүл, бусд үзүүлэлтээр тэргүүлэгч маш том компани юм аа. Монголын эдийн засгт томоохон хувь нэмэртэй. За энэ компани бол олон улсад өмнө 3 удаа бонд гаргаж ирсэн туршлагатай 2010 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр 650 сая долларын IPO хийж олон улсад хувьцаагаа нээлттэй харилцуулсан Монголын анхны хувь хвшлийн компани байгаа. Тэгэхээр ийм олон улсын түвшний томоохон компани юм шүү. За бондын хувьд бол өмнө хугацаанд 2 удаа бондыг гаргаж ирсэн. Босоо баган дээр үнийн дүн харагдаж сая доллараар хэвтэй график дээр тухайн үед бонд гарч ирэх үеийн бондын хүү буюу купон харагдаж байна. За ингээд хараад энэ хоёр бондыг бол төлөөд дуусчихсан байгаа. Яг одоо зах зээл дээр арилжаалж байгаа бонд буюу MNC маань MNC 2026 гэдэг бонд 220 сая доллар зах зээл өнгөрсөн 9 сард татан төлөвлөсөн байгаа. За бондын нөхцөл энэ дээр харагдаж байна. Өнгөрсөн оны 9 сард 3 жилийн хугацаатай гаргасан буюу 26 оны 9 сард дуусна. За хүү бол 12.5%-тэй. За хүүгийн төлөлтөө бол эдгээр бондууд байна. Бүгд жилд 2 удаа хийж байгаа. За энэ бондын нэг онцлог гэвэл call option буюу компани зүгээс хугацаанаас нь өмнө бондоо эргүүлэн зах зээлээрс нь дуудах нөхцөлтэй байгаа. Тэр нөхцөл нь эх оны 9 сарын 13-наас эхлэн хэрэгжих боломжтой. Гэхдээ компани хүсвэл хүсэн үедээ энэ хугацаанд бол хэрэгжүүлэх боломжтой. Тэр үед $1000 нэлсэн үн дээр нэмэлтээр call option хэрэгжүүлсэний $62 хөрөнгө оруулагч танд олох тийм даваа талтай байгаа. За зээлч зэрлэг харуул компани өөрөө Moody Fitch-с компанийн хувьд бол B тогтвортой төлөвтэй. Бондын хувьд мөн адил Moody-гийн B3, Fitch-ийн B үнэлгээтэй. Төлөвийн хувьд бол тогтвортой гэсэн байгаа. Энэ маань өнгөрсөн сард шинжлэгдсэн үзүүлэлт юм аа. За энэлийн график дээр харуул өнгөрсөн оны 9 сард $1000 нэлсэн үнэтэй зүйл маань. За энэ дээр бол нэгжээр илэрхийлж байна. $970 гарч ирсэн. За өнөөдрийн байдлаар компани гүйцэтгэл ашигт ажиллагаатай холбоотойгоор бондын үн 12% өсөлттэй буюу $1080 арилжаалж байна. Үндсэндээ та энэ өдөр одоо тухайн бонд хөрөнгө оруулалт хийсэн бол купон гэж нэг талдаа 12.5%, нөгөө талдаа бондын ханшийн зөрүүний ашиг гэж 12% буюу нийт 24% жилийн $10 ашиг хүртэх бүрэн боломжтой байжээ. За дараагийн слайд дээр хэдлээ харуул. За энэ компани нэлээд санхүүгийн үзүүлэлтийг харуул. За ерөнхийдөө бол та бүхэн харж байгаа Монгол улсын гаргасан болон компаниудын гаргасан бондууд бондын үн дандаа өсөлттэй байгаа. За энэ маань юутай холбоотой гэхээр 23 он за сүүлийн 2 жилийн нүүрсний экспортын гүйцэтгэлтэй холбоотой манай улсад валютын нөөц нэмэгдсэн, урсгал данс тэнцлүүд ашигтай гарсан буюу макро эдийн засгийн нийт гүйцэтгэл сайн байгаатай холбоотойгоор зээлч зэрэл бүгд нэмэгдсэн. Олон улсаас одоо ихтгэл хүлээлгсэн байдалтай байгаа учраас бондын үн өсөлттэй байгаад байна. За MNC компани ерөөсөө нүүрс баяжуулаад коксчих нүүрс борлуулдаг байгаа. За ингээд харуул энэлийн график дээр сүүлийн 4 жилийн одоо компани орлого цэвэр шиг харагдаж байна. За ингээд харуул ковидын үед бол мэдээж логистикийн асуудалтай холбоотойгоор компани ашигтай ажиллагаа бол эрс буурсан. За алдагдaltaй ажил харж байна. За 23 он Монгол улс 70 сая тонн нүүрс экспорт хийсэн байгаа. За энэ компани өөрөө Монголын нийт экспортын 15%-ийг дангаараа бүрдүүлдэг топ компани. За энэ их нүүрсний түүхэн экспортын өсөлттэй холбоотойгоор компани ашигтай ажиллагаа бол супер өсөлт үзүүлсэн харагдаж байна. Үндсэндээ 22 оноос 23 оны хооронд бол цэвэр ашиг нь 305% өсчихсэн. Өнгөрсөн он гэхэд энэ компани $240 сая цэвэр ашигтай. Борлуулалтын орлого нь гэвэл нэг жилд $1 тэрбум борлуулалт орлого чинь. За та бүхэн бодоод үзээрэй. Монгол компани $1 тэрбум борлуулалтын орлого гүйцэтгэх нь бол энэ бол өөрөө мөнөглөхөөс том үзүүлэлт юм аа. За энэ оны эхний хагасны байдлаар буюу 1 сараас 6 сарын 30 хүртэлх байдлаар тайлан гарсан. За энэ тайлан дээр бол өмнөх жилийн супер өсөлтөө хадгалсан юм байгаа. Борлуулалт $541 сая доллар, цэвэр шивэд бол $133 сая доллартай байгаа. За борлуулсан нүүрсний хувьд бол эхний хагасаар нэг 4.2 сая тонн борлуулсан. За өнгөрсөн жил бол нэг 9.8 сая тонныг борлуулсан байгаа. Яг эхний хагасаар бол нэг 15 орчим хувийн борлуулсан нүүрсний үнэ мулттай байгаа хэдий ч гэсэн өнгөрсөн жилийн супер өсөлт өндөр
байдал бол хадгалсан хэвээр байгаад байна. За тэгэхээр оны төгсөлд бол нийт 24 онд бол миний тооцоололоор 205-аас 215 сая долларын цэвэр ашигтай. За нэг борлуулалтын орлого 920 орчим сая долларт хэлбэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байгаад байна. За өнгөрсөн жилээс бол нэг 15 10 орчим хувь буурсан үзүүлэлттэй. За үүний шалтгаан бол онгоцноос хойш үндсэндээ Монголд одоо хилийн нүүрсний нь бол тасралтгүй буусан байдалтай байгаа. А нөгөө талдаа бол эхний 7 сарын байдлаар манай улс нийт 50 сая тонныг аль хэдийн амжилттай экспортлсон байгаа. За яг бит хэмжээний хувьд бол 30 орчим хувьс. А гэтэл зарж байгаа бүтээгдэхүүн үнэн нь өөрөө буусан байдал нь бол үнэн. За энэ үнийн бууралтай холбоотойгоор энэ компани ашигласан нэг харьцангуй өндөрт хадгалагч гэсэн өнгөрсөн жилээс нэг 10 орчим хувиар бага болов уу гэсэн таамагтай байгаад байна. За түрүүн биелсэн Гонконг улсын өргөн биржийн компани бүртгэлтэй одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум долларын үнэлт. Одоо Монголын хувийн хвшлийн компани олон улс төр. За нийт хөрөнгө нь эхний хагасчлын байдлаар 24 оны байдлаар нэг 2.2 тэрбум долларын хөрөнгөтэй. За өөрөөр хөрөнгө ч гэсэн 1 тэрбум доллараас дээш. За цэвэр ашигын марж 25%. За үйл ажиллагааны ашигын марж нь 38%. Бусад нүүрсний компанид ерөнхийдөө уулуурхайн компанитай харьцуулаад үзэхээр ашигын маржин бол энэ компаниуд бол маш өндөр байгаа. За яагаад гэвэл нэг талд би түрүүнсэн одоо логистик, эрчим хүчний хангамж, усан хангамж, за баяжуулах үйлдвэрлэлээ бүгдийн дотоод хангадаг интеграцтай үйлдвэрч. За нөгөө талд бол одоо олборлолтын зардал харьцангуй бага. Хөрсний ил гадрах дээр олборлоход илүү таатай нөхцөлтэй, нөгөө талдаа хил гаалтай ойролцоо учраас логистикийн зардал бага байдаг байгаа. Тэгэхээр бусад уулуурхайн компанитай харьцуулахад бол ашигтай ажиллагаа бол үнэмлэхүйс өндөр тийм нэг онцлогтой компани юм шүү. За ингээд энэ компани тухай бол товчхондоо нэг иймэрхүү. За яг одоо бол компани санхүүгийн байдал буюу одоо төлбөр түргэн үүсгэх чадвар, үр төлбөрийн харьцаа, за хөрөх чадварын харьцаа гэсэн үзүүлэлт нь бол сүүлийн 2 жилийн ашигын одоо ашигтай ажиллагаа сайжирсантай холбоотойгоор сүүлийн 2 жилд санхүү байдал нь бол маш хүчрэгдсэн, эрүүл болсон байгаа. Одоогийн байдлаар ч гэсэн сайн. За эрхчлэлт зарцангуй хадгалагдах хүлээлттэй байгаад байна. За та үүнтэй холбоотой энэ компани шинжилгээний материал, бондын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл миний доор барилдах линк дээр мэдээлэл үлдээгээрэй. Эсвэл манай холбогдох брокерууд руу та утсаар залган эдгээр мэдээллийг дэлгэрэнгүй авах бүрэн боломжтой. За сүүлд нь хэлэхэд үндсэндээ Монголын голомт банк тэргүүтээ Монголын топ компаниуд маш сайн бизнесийн гүйцэтгэлтэй, ашигтай ажиллагаа нь хэдэн тэрбум долларын түвшинд, нөгөө талдаа менежмент нь маш сайн. Тим супер компаниуд бонд нь арилжаалагддаг байх нэ. Хадгаламжийн хүү бол $1 нэг дунджаар 4%-тэй байгаа. За ингээд дарангуут дандаа 2 дахин 2.5 дахин өндөр долларын өгөөж хүртэх танд боломж байгаад байна. За ингээд өнөөдрийн лайв өндөрлөе.